Нийслэлийн архивын газрын даргах СГАВ нь төсвийн хөрөнгийг зориултын бусаар захиран зарцуулж өөртөө ашиг онж олдог. Нотариатын хууль 1997 онд батлагдсанаас хойш бид нотариатын актыг үлдэж байгаа. Энэ үлдэж байгаа нотариатын акт баримт бичиг гэдэг маань дандаа шүүх, цагдаа, хөвгүн, аж ахуй нэгж байгууллагын нууцыг агуулсан нотлох баримтын шин чанартай юм баримт бичгүүд байдаг. Ийм учраас бол энэ чухал баримт бичиг бол төрийн архивд бол хадгалах ёстой. Монгол улсад бол архивыг болохоор төрийн байгууллагад бол хэрэгжүүлдэг. Ийм учраас бид нар архиваа нийслэлийн архивд хадгалуулахаар бол 2013 оноос хойш бол гэрээ байгуулан захих төлбөрийг шилжүүлэн хадгалуулдаг гэж одоо бодож ирсэн. Нийслэлийн архивын газрын даргас хөрөнгийн гаваа 2014 онд Монголын нотариочдын танхимтай гэрээ байгуулж Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй тойргийн нотариочдын 2008-аас 2012 оны хооронд гэрчилж баталгаажуулж бүрдүүлсэн 19,490 баримтыг акт бүртгэлийн дагуу хүлээн авч өөрийнхөө хадам ээжийн даргаар нь ажилдаг хөтөч аян гих сууц өмчлөгчдийн холбооны зойрын давхарт хадгалуулжээ. Архивын ерхий газраас нийслэлийн архивын газрын сан хөмөргийг нөхөн бүрдүүлэх үндсэн их усврийн жагсаалтыг 2010 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд тус баталж байсан бөгөөд уг жагсаалтад нь Монголын нотариочдын танхим байдаггүй юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн архивын газар нь Монголын нотариочдын танхимын баримтыг хадгалах ёсгүй атал гаваа дарга албаны эрх мэдлээ ургуулan ашиглаж хууль бусаар татан авсан байдаг юм. Нийслэлийн архивын газрын дарга гаваа дээд байгууллагын тушаал шийдвэрийг зөрчиж, нийслэлийн архивын газрын сан хөмрөгт Монголын нотариочдын танхимын 19,490 хадгаламжийн нэгжийг авсан үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашигласан үйлдэл байлаа. Тэрээр албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашиглаж асар их хэмжээний ашиг орлого олсныг факт чек нэвтрүүлэхийн энэ удаагийн дугаараар тоомлон хүргэж байна. Баримт 1. Нийслэлийн архивын газраас 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын нотариочдын танхим руу илгээсэн албан ёсны танилцуулга мэдээлэлд 2014 онд хоёр байгууллага нь хамтран ажиллах гэрээг байгуулж нотариочдын 2008-аас 2012 оны 19,490 баримт акт бүртгэлийн дагуу хүлээн авч төр хадгалах байранд хадгалж ашиглуулж байна. Нотариотын баримт хадгалж буй түрээсийн байранд нийслэлийн төрийн сангаас сар бүр 4 сая 100 мянган төгрөгийг төлж байгаа болно гэсэн байгааг та харж байна. Гаваа дарга нийслэлийн архивын газарт Монголын нотариочдын танхимын 19,490 хадгаламжийн нэгжийг нэг бүрийг нь 3,000 төгрөгөөр татан төвлөрүүлжээ. Тэрээр Монголын нотариочдын танхимаас нийт 58 сая 470 мянган төгрөгийн төлбөрийг баримтаа хадгалсны төлбөр хэмээн авсан атлаа. Тэр мөнгөө байгууллагынхаа төрийн санд хийгээгүйгээр үл барахгүй. Тухайн баримтыг хадгалахад гарч буй байрны түрээсийн төлбөрийг нийслэлийн төрийн сангаар төлүүлж татвар төлөгчдийн мөнгнөөс сар бүр 4 сая 100 мянган төгрөгийг урсгаж байсан байх юм. Энэ ямар учраас ингээд бидний архив ер нь хаана очичоод ингээд шалгалтал нийслэлийн архивын газарт биш Тэнгэр дээд сургууль болон одоо СГАВ гихчэн дээр ихийнх нь сөөх ажилуулдаг арбитийн 5 давхар байшинны одоо подвалт хадгалагдж байна гэсэн ийм одоо баримтыг бид нар олж мэдсэн юм аа. Энэ бол нийслэлийн архивын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хорооны мэргэжилтэн Бямбагийн нэгтгэн гаргасан нийслэлийн архивын газар 2016 онд архивын байр хадгаламжийн зориултад түрээслэж байсан байрны судалгаа. Уг судалгаанаас харвал нийслэлийн архивын газар нь зөвхөн 2016 онд л гэхэд 56 сая 247,660 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байгаа биз. Баримт 2. Нийслэлийн архивын газрын дарга гаваа
Монголын нотрочдын танхимын 300 гаруй тойргийн нотрочдын 2008-аас 2012 оны хооронд баталгаажуулж гэрчилсэн 19,490 хадгаламжийн нэгжийг өөрийнхөө удирддаг байгууллагад хадгалж буй гэх нэрийн дор тус байгууллагаас 2013-аас 2017 оны хооронд асар их мөнгийг сааж чаджээ. Амтарсан хэрэг 13 дахин гихчийн үлгэрээр тэрбээр 2018 онд Монголын нотрочдын танхимаас нийтдээ 120 сая төгрөгийг салгачаад тэтгэвртэй гаргахаар шийдэв. Нэмж хэлэхэд энэ төлөвлөгөөгөөч биелүүлж чадсан юм. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн архивын газрын дарга гаваа 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 02 дорооп 200 дугаартай санал хүргүүлэх тухай гих тэргүүтэй альбом бичгийг Монголын нотрочдын танхимын ерөнхийлөгч Онон Чимэгт илгээжээ. Уг альбом бичигт нотрочдын үйл ажиллагааны явцад үүссэн 1990-с 2016 оны гэрээ, итгэмжлэл, гарын үсгийн баталгаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүрдүүлбэр, бүртгэлийн дэвтэр, өв залгамжлалын холбогдлолтой 33,995 хадгаламжийн нэгжийг 238 м2 талбай бүхий түрээсийн 3 өрөөнд 84 тавиурт хадгалж, архивын баримтыг хадгалалт хамгаалтын нөхцөлийг ханган ажиллаж байна. Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судалсны үндсэн дээр нотрочдын танхимаас дараах шаардлагыг хангасан тохиолдолд нийслэлийн архивын газар нь танай баримтыг хүлээн авч лавлгаа үзүүлж болох юм гээд нотрочдын баримтыг цэгцлэх хадгалж хамгаалахтай холбоотой гарах жишг зардлын тоосоо гихчийг хавсран явуулжээ. Уг хавсралтад нэг хадгаламжийн нэгжийг 2500 төгрөг, нотрочдын танхимын нийт 25,000 хадгаламжийн нэгжийг 62 сая 500 мянган төгрөгөөр хүлээн авна. Дээрх 25,000 хадгаламжийн нэгжийг 120 м2 талбайд хадгална гэж тооцоод сар бүр м2 квадратаас 23,000 нийтдээ 2 сая 760 мянган төгрөгийг та нар төлбөл нийслэлийн архивын газартаа хүлээн авна гэсэн байхаж. Монголын нотрочдын танхимыханд яг үнэндээ гаваа даргын өмнөөс үгүй гэж хэлэх хэрэг байсангүй. Яагаад гэхээр тэд шүүхийн өмнө хүчин төгөлдөр үйлчилдэг төрийн болон байгууллага хувь хүний нууцтай холбоотой онц чухал маш нууц ангилд багтах баримт бичгийг алавжуулдаг учраас хэрвээ тэрхүү баримтуудаа хэн нэгний санаатай болон санамсаргүй үйлдэлээс болж өргөдүүлбэл өөрөөсөө ял шитгэл дунддаг учраас Монголын нотрочдын танхимын бүх гишүүдийн хурлыг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр яаралтай зарлан хуралдуулж Монголын нотрочдын танхимын гар дээр байгаа 2013-аас 2017 хүртэлх дуусах хугацаанд бүрдүүлсэн 27 мянган хадгаламжийн нэгжийг нэг бүрийг нь 5 мянган төгрөгөөр архивын газар шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг танхимын ерөнхийлөгч Онон Чимэгт даалгах сугай гих 7 дугаартай тогтоолыг баталжээ. Түүгээрч зогсохгүй гаваа даргын санал болгосны дагуу нотрочдын баримтыг эмхлүүлж тэгсүүлэх ажлыг 48 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх, байгууллагын архивын баримтад эрдэм шинжилгээ, техникийн боловсруулалтын ажил гүйцэтгэх гэрээ гихчийг Тэнгэр дээд сургуультай байгуулж холбогдох төлбөрийг шилжүүлжээ. Мөн Монголын нотрочдын танхимын дээрх 27 мянган хадгаламжийн нэгж бүхий баримтыг нийслэлийн архивын газарт хадгалуулахын тулд өрж тавих тавиуруудыг мөн л гаваа даргын санал болгосны дагуу Ингчин металл гэх компаниас 60 сая төгрөгөөр худалдан авч холбогдох төлбөрийг шилжүүлжээ. Гаваа даргын санал болгосон гэх Ингчин металл компани нь Жамцын Инхватер гэх хүний нэрээр бүртгэлтэй байгуулагдаад ердөө 3 хоног байгаа мөртлөө бүгд найрамд дотоод ардуулсан Хэнэн мужийн болц төмөрлөгийн хийцэн үйлдвэрт үйлдвэрлэсэн өргөөсөө 2300 мм, өргөн нь 900 мм, өндөр нь 550 мм-ийн хэмжээтэй 1 мм зузаантай төмөр тавиурыг нэг бүрийг нь 750 төгрөгөөр Монголын нотрочдын танхимд нөлөөлсөн байгаа нь гайхамшиг биш гэж юу. Бид бүгд найрамдах хятад ард улсын Хэнэн мужийн тус үйлдвэрийн худалдан боорлуулж буй тавиур ямар үнэтэй байгааг судалж үзэхэд нэг бүр нь 600 юан буюу тухайн үеийн юаны Монгол банкын нэршин ханшаар бодоход 220,834 төгрөгийн үнэтэй байж таарсан юм. Гаваа дарга худалдааны бодит үнэ нь 225,834 төгрөгийн үнэтэй төмөр тавиурыг байгуулагдаад ердөө 3 хүн хонож байгаа компаниар дамжуулан 3 дахин өндөр үнээр
Монголын нотариочдын танхимд нийтдээ 60 сая төгрөгөөр шахаж чадсныг үнэхээр багтан амжилт гэхээс өөр юу гэх билээ. Нийслэлийн архивын газрын дарга Сүрэнгийн Гаваа гэх нэмэртэй өөрийнхөө албаны эрх мэдлээ ургуулan ашиглаж хийх ёсгүй зүйлээ хийснийхээ төлбөр болгож Монголын нотариочдын танхимаас нийтдээ 120 сая төгрөгийг тэнгэр дээд сургууль Инхчин Металл компани өргөө сервис компанид дансаар дамжуулан гаргаж чаджээ. Тэр их мөнгөний хэдэн хувийг нь Гаваа даргууртаа авсныг шалгадаг байгууллага нь шалгах хэрэгтэй байх. Дараагийн дугаард Гаваа дарга нийслэлийн архивын газарт ажилладаг доод албан тушаалтнуудтайгаа хамтран хэрхэн орлого ашиг олдог баримтуудыг хүргэх болно.